Хай. За сайн уу манайхан бөмбөлөө суухтай тавтай морил. Энэ удаагийн болсон явдлыг би ганцаараа ярих болно. Цэцүүнээ маань өнөөдөр зав байхгүй. Тийм учраас би ганцаараа хийнэ. Одоо миний ярих гэж байгаа болсон явдал маань бол одоо саяхан 3 сарын 29-нд одоо эн чинь одоогор бол нэг 4 байна уу 5 хоногийн өмнө л болсон явдал. Тэгээд тэр нь одоо Германд болсон, Германы Росток гэж хотод болсон явдал байгаа. Одоо тэр талаар би та нарт ярьж өгнө. Энэ бол ердөөсөө тийм урт видео энэ төр болохгүй. Одоо жирийн болсон явдлуудаас бол бүр шал өөр болсон явдал гэж амлая. За тэгээд юу ч гэсэн эхэлцгээе. За 2025 оны энэ жилийн 3 сарын 29-нд Германы Росток гэж хотод одоо саяхан өнгөрсөн хагасан өдөр байна. Оройхон тийшээгээ нэг залуу нохоогоо салхилуулаад жоохон гадаа явж байсан юм байна л та. Нохоогоо бийж суулаад тэгжид л яг замынх нь хажууханд нэг ой модон хэсэг цэнхэр нэг хогийн утан дотор нэг эмхтэй хүний цогц олсон байна. За тэгээд тэр цогц олсны дараа шууд цагдаа дуудаад цагдаа нар нь одоо мэдээж бүгдийг шалгаж үзэн хурч ирээд хараад за энэ өстой үнэхээр болохгүй нэг эмхтэй хүн бүр ингээд шатаагаад алдсан тийм эмхтэй хүнээ цогц байна гэж олж тогтоогоод цогцонд ерөөсөө хинж хүрээгүй байгаа одоохондоо угаасаа хурж болохгүй ойр хаваархын одоо бүгдийг түгжээд тэнцээ байгаа ямар нэг мөр энтрийн одоо хадгалах ухаанаа маягтай тэгээд яаж ч байгаа. Тэгээд дараа нь бүх мөрдөгчөд одоо эмч өшөө юу гэдэг бүр дрон гал командынхан одоо тэгээд мэдээж тиймэрхүү одоо цогц олдох юм бол юу болтгоо Германыхан бүх л хүмүүс ирүүлж авчруулж цогц олдсон тэр хэсэг газрыг бүгдийг шалгаж үзсэн юм байна. Бараг хэдэн сантиметр бүр дутамд л бүгдийг шалгаж үзэл энэ юу болсон яасан энэ ойр хаваарх ямар нэг олдох байж болох мөр байна уу гэж одоо хайж үзсэн юм байна. Үйл явц нь бол ерөнхийдөө 5-аад цаг болсон гинэ. Тэгээд 5 цагийн дараа яг хагасан өдрийнхөө шөнө дунд 12-ийн үед юм уу да. Цагдаа нар нь одоо бүх юмаа шалгаж үзчихэд ерөнхийдөө дундаа явж байхдаа цагдаа нар өөрсдөө тэр цогц руу очоод за одоо цогцыг яг сайн харж шалгаж үзьгээд бүр нээгээд харж үзтэл тэр цогц нь цогц биш байсан байна. Яг юу байсан бэ гэхлээр жинхэнэ хүн шиг тийм секс пупе байсан байна. Одоо пупе гэдэг нь одоо юу гэх юм бэ? Doll, куклтэй. Тийм сексийн куклтэй байсан байна эмхтэй. Тэгээд тэрнийг нь бүр цагдаа нь харчаа бүр шоконд ороод одоо тэрнийг ямар нэг хүн хаях гэж оролцсон юм уу? Тэгээд бас устгах гэж оролцсон юм шиг байгаа. Ингээд жоохон шатаачихсан. Тэгээд шатаагаад одоо гандахан жоохон хардуу болцсон. Одоо манайхан тэрнийг юу мэдчихэж байгаа их ингээд жоохон хар болчдөг штеп. Яг тийм болцсон байгаа. Тэгээд тэрнийг цагдаа нар бас ингээд мэдээндээ өгөхдөө болвол одоо хүнийг ингэж тэгж шатааж барих юм бол мэдээж бас яг адилхан ингээд арьс нь ингээ хар болчдөг. Тэрнийг нь ердөөсөө ихний харцаар ерөөсөө яг тэгж хүн биш байна гэж ерөөсөө олж харж мэдхээргүй байсан. Тэгэхдээ ер нь куклтэй байна гэж олж мэдтэл юу ч гэсэн цагдаагийнхан одоо бүх үйл явц нь 5 цаг үйл явдал нь болж исэн тэгжээж одоо ийм куклтэй байсан гэдгийг олж мэдсэн байна. За тэгээд тэр нь мэдээж Германы цагдаа нарт одоо жоохон онгойтой байна. Гэхдээ энэ бол үнэхээр болсон явдал шүү манайхаа. Саяхан хагасан өдөр болсон явдал. Тэгээд дөнгөж сая би бас мэдээгээр сонсоод, уншаад, жоохон судалж үзээд интернетээр. Тэгээд ер нь энэ талаар ердөөсөө ийм богинохон видео хий гэж бодлоо. Монгол руу мэдээж энэ Европт, Германд одоо германчууд бол ерөнхийдөө хөрш улс маань тэнцээ ямар шуухан хэрэг юу болж байна мэдээгээр юу яаж явж байна гэдгийг одоо ийм шуурхай мэдээ маягийн утгатай ингэж хүргэе гэж бодоод энэ видеог хийлээ. За тэгээд өнөөдрийн болсон хэрэг маань бол нэг иймэрхүү л байлаа. Сонирхон үзсэн та нарт бүгдээрэнд нь баярлалаа. Бас жоохон инээдтэй одоо түүхэнд миний мэдхийн лав ердөөс анх удаа л ийм хэрэг болсон гэж сонсож ийн мэдээж өөр болж байсан бах.
одоо хүмүүс нэг мэдэхгүй л байх л та. Гэхдээ өртөөс бүр та нар бодоод үзэлтэй. Хідэн цагдаа, гал команд, шүүгч одоо детектив энэ төр бүх юм нь одоо ингээл 5 цагийн турш тэнцээ ажиллаж байжгаад сүүлдээ ийм зүгээр л юм сексийн куклтэй байсан байна гэж олж мэдгэлээр ямар шугам байх вэ? За тэгээд өнөөдрийн хэрэг маань ингээд дууслаа. Үзсэнд баярлалаа. Дуудахгүй дараагийн стожинхэн болсон одоо бүр хэрэгт болсон crime хэрэгээр шинэ видео хийнэ. Хүлээж байгаарай. Дараагийн видео хүртэл түр бай.